Зохиолч Алтан гэрлийн амар сайхан. Зохиолыг уншсан Цэдэн Содномын зол жаргал. Хэцүү анги. Тэмүн хичээлээ хийх гэтэл анхаарал нь төвлөрөхгүй зовж суун. Барьж байсан балаа өмнөө шүтээд босч цонхоор харлаа. Тэгснээ компьютерийн өмнө суугаад асаалаа. Интернетэд ороод блогоо нээж нэр нууц үгээ оруулан нэвтэрлээ. Шинэ нийтлэл гэсэн цонхыг нээгээд бичиж эхлэв. Нүүрнийх нь хамаг булчин чангарч хөмсгөн зангирна. Сүүлийн үед хуралдаад буй бүхий л хорсол гомдлоо гаргах гэсэн юм шиг. Гэрлээ. Чи үзий хацаа харцтай болоод дөрөв ханлаа. Өмнө чи над руу ямар уян зөөлөн харцаар хардаг байлаа та. Чиний дүлгөөхөн хаарнууд над руу үе үехэн ширтдэг. Харц мөргөлтгöd ичингүрдэг байж. Чиний харц миний зүрхийг цээжинд багтахгүй болтол боловлуулсан. Гэтэл одоо үзэн ядсан хорсолт харц цээжийг минь жадаар сүлвчгшгэл өвтгдөг олжээ. Чамд хэрвээ ярьж болдгсон бол яагаад би энэ багшиг эсэргүүцээд байгаагаа хэлгсэн. Гэхдээ гэрлээ. Яагаад ч юм би чамаагаас үзээ ядмар санагдах боллоо. Тэмүн ингэж бичээд эхнээс нь нэг удаа уншиж үзв. Тэгснээ сүүлчийн өгүүлбэрийн төсгөл байсан цэгийн оронд 3 давхар анхаарал бичээд бодол боллоо. Гарчиг гэсэн хэсэгт үзий ядмар санагдана гэж бичээд бичлэгийг нийтлэх товч дарлаа. Нэг хартал ард нь хүслэн дүүн зогсоод сая бичсэнийг нь уншсан бололтой зогсож байна. Хөөе хүслээ. Миний дүү хэдэд ороод ирсэн бэ? Би таныг дуудсан чинь та огт анзаарахгүй байж тээ. Дуудаагүй байж залтай гэдэг нь жаахан хүүхэд том үний юм уншаад таас хүүхдэд дээ. Хүслэнгийн яриаг сонсоод Тэмүний бөхөр цохол хэсчихлээ. Дүүгөө хөрдөөд л улам яриулаад л баймаар. Саяын бичсэнийг чинь би хүнд ч хэлэхгүй гэж дүүн үнэн голоосоо шивнэн амлахт нь Тэмүн тэсгэлгүй төс хэдэл инээчихлээ. Аха, гэрэл гэдэг чинь хөөхөн охиноо. Хүслэнгийн энэ асуултын хариуд хөөхөн гээд хашгирмаар санагдана. Гэвч бяцхан ичиг шиг болж дүүгөө хөөрдөж хацрыг нь чимхээд инээлээ. Та хэлжилдээ хөөхөн охиноо гэж шалгаана. Тэмүний царай гэрэлтэн бодолж байснаа хэллээ. Хөөхөн. Маш хөөхөн охин. Та тэгээд дурлаж байгаа юм уу? За да, энэ сэдвээр ярихад чи арай л балчирдана байгаа. Би дурлал гэж мэдэн дээ. Уншихаараа л нэг боллоо. Араа болгон л дурлалтай кино үзэж индэг. Тэмүн дүүгийнхээ энэ үгийг сонсоод дахиад л инээлээ. Та ингээл маанагтаад блог бичээ суухийнхаа оронд хөөхөн охиндоо очиод дурлсан гэдгээ хэлээч. Өө зөө, мундаг зөвлөх гарч ирэх нэ. Таныг хэлэхгүй явж идэл кинод гардаг шиг өөр хүнд дурлчуулъя. Тэмүн дөнгөж 6 настай охин дүүгийнхээ том яриа сонсоод орчлон тэр чигээр нь марттлаа инээлээ. Хүслэн шооллоо гэд уурлаж түнтээлээ. Дүүгээ аргадаад зөвлгөөг нь дагна гэж ам өгч байж сая тавьшрууллаа. Хайртай дүүгээ унтахаар явсны дараа тэр удаан гихч ганцаараа инээмсэглэн суулаа. Бэлгүүн кафены үүдэнд гарч ирээд зогсоол байх Ямаха мотоцикл дээрээс дуулга авч найз охиндоо өмсгөлж өглөө. Зулаад мотоцикл их дотн санагдана. Аавынхаа араар сууж зөндөө давхдаг байсан болохоор шинэхэн найз залуугийнхаа араар сормог суулаа. Сайн бариарай гэснээ бэлгүүн ухасхийн хөдлөөд зулаа дуалдлаа. Тэнгэрийн унаа хөлгөлсөн хос хотын замаар сүлжин давхина. Машинуудын цаахнаас хүмүүс тэр хоёр руу харж залуунаас ийм л байдаг даа гэсэн байртай нэмсэглэнэ. Өвдөх газар шүрэхтэл налуулан ирэхэд зулаа болооч гэж хашгираад цээжээр нь тэврэн зурна. Тэгснээ хөөхөн инээн. Бэлгүүнд энэ бүхэн гэр бусын сайхан санагдаж бяцхан өнгөрөх аястай улам их налж байлаа. Тэд явсаар зайсан толгой руу урьж зогслоо. Чи сайн жолоодж шүү. Би шалахгүй. Манай найз Тэмүү өстой уйлуулна штэ. Үүнээс хойш болгоомжтой явж байгаарэ. Тоглоом биш шүү.
Зулаа задгай унаан дээр явж ирсэн болохоор даарсан харагдана. Чичрэс хийснийг нь сая анзаарсан бэлгүн сандарч хүрмээ тайлж өмсгөөд хөтөлцөн дээш өгслөө. Цаваа дуугаар час хийтэлэнэн тоглоом хийх, эрэх танхайлтай энэ охины гараас атхан алхна гэдэг гайхамшигтай сайхан. Гүйдэл зохиж жирс хийх шиг. Зайсангийн ороод гарч ирээд зэрэгцэн суулаа. Зулаа дуугаа хураагаад их хотын зүгт харан бодол болон суух нь цаанаа л нэг эгдүү хүрэм. Бэлгүүн чимээ гаргаж цаад бололгүй хажуугаас нь хаяа нэг харж догтлон суув. Ингэж хэсэг сууснаа эргэн харлаа. Дахиад л шоолж тоглоом хийх нүү гэлтэй. Зулаа хөөхөн байна шүү энэ бэлгүүн. Мондоо нүүрэмгийн юм шиг хэрнэ. Яасан минь тулгаар иччихнэ. Ичгээрээ бүр хөөхөн болчих юм аа. Ингэж бодсноо инээчихлээ. Бэлгүүн дагаж мушигаад яава хүн доолоод ахъя. Доглоогүй хүүхдээ чи хөөхөн харагдаад гээд дахиад л инээлээ. Бэлгүүн дэрэгдэх охины зүгээс ирэх гэр бусын сайхан үнрийг мэдрэн уярлаа. Налаад авмаар болсон ч зүрхэлсэнгүй. Өөр охинтой бол аль хэдийн хайртай гэж хэлээд хүзүүгээр нь тэрчгсэн сууж байгаа да. Зулаа болохоор энэ үгийг хэлж чадахгүй юм. Жинхэнэ хайр ирэхээрээ хүнийг ийм болгодог байх хэмээн бодлоо. Оч тогтолбарын од хөө охиноос ичээд улаачгсан суух гэдэг сонин. Зайсан орчмын байгалийн сайханд хос залуус энд тэндгүй зугааж яваа харагдана. Манай хоёр шиг бинээсээ дүлж зайтай суугаа нь ховор. Голцоол тэврэлцэн хүзүүнээсээ зүгдэлсэн суцгаана. Сүнжид тархаас өмнө ангиараа орж хүмүүсийн алсын зар хэлэхээр яаран алхасаар 4 давхарт гарлаа. Анги руугаа орвол наран туяа ангийн хурал хэлгэж байна. Жүжүүрийн хуваар гаргаснаа хэлэлцэж шалыг яаж өнгөлөг байлгах асуудал руу орлоо. Сүнжид багш хүүхдүүдийн яриаг сонсож бодол болж сууснаа багш нэг санал хэлэх үү гэлээ. Шалыг лаадаа зүлгэчгэд нүүр харагдтал гялалзаад их сайхан болдог юм гэвэл хүүхдүүд шуугаад явчихлаа. Юу шал лаадна гинэ гэж бэлгүүн дуу алдаад амаа мөрөөлгөн эсгэрлээ. Бид нар хөсөө гоожулчихсан шалаа зүлгээ мөслөх юм гинэ. Харагдаач гэж арын гэгнэнээс нэг охин хашгирлаа. Сомын төвдөө очиж мөлхтөө багш минь гээд Тэмүн ууртай хэлээд ярвайн эргэж харж суулаа. Бараг л бүгд багшийг эсэргүүцэж байгаа харагдана. Сүнжид балмагдаад би юу хэлчих вэ гэж хүртэл бодлоо. Яахаар хүүхдүүд шалаа зүлгэж болдоггүй бол таарах вэ? Түүний санаанд багтсангүй. Гэрлийг оруулж тоолоод 2-3 охин багшийнхаа төлөө санаа зовж ойрлолдож буй хүүхдүүд рүү зэгөөцөн харна. Сууд байгаагүй болохоор наран туяал багшаагаа дэмжиж баслоо. Яагаад та нар шал зүлгэж болохгүй гэж хэмээн тэр ундууцлаа. Ваа, болио. Шал зүлгэх илүүдээ гарсан өмд алга даа. Гэх зэргээр хүүхдүүд ам булаалдан хашгиралдлаа. Сүнжид багш гутарчихлаа. Юм болгон дээр миний эсрэг босох юм. Энэ анги биш, амтны хүрээлэн. Эд ерөөсөө хүүхдүүд биш, илжиг сарамгчингууд гэж хүртэл бодогдов. Тэгснээ би чинь юу болох нь вэ гэж өөрийгөө зэмлэлээ. Яалаа гэжтэй. Энэ бол миний анги. Хөөхөн, гинэн цайлхан хүүхдүүд. Ойлгох цаг ирнэ гэж тэр өөртөө хэллээ. Гэхдээ ойлгох цаг ирнэ гэх итгэл одоохондоо тэг 100% алгадаа гэж тэр гутарчсав. Сүнжид багш эрхлэгчийн өрөө рүү орлоо. Сугар эрхлэгч хичээлийн төлөвлөгөө тогтмол шалгаж батлахыг чухалчилдаггүй. Шин сэргийг юу судлав? Заах арга барлаа яаж сайжруулах вэ? Хичээлийг хэрхэн заавал хөөхөд илүү сонирхох вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулахыг нь багш мэдсэн. Тиймээс эрхлэгчийн алба хашдаг зөв бодолтой энэ залуугаас урам зориг болох үг сонсож багшгалтгай сэтгэлээ зогоохол гэж хичээлийн төлөвлөгөө үзүүлэх гэдгээр далим хийдэг болоод байгаа билээ.
Анги ямар байгааг эрхлэгч асуулаа. Байдгаараа л байна. Гэтэ болно үсттэй. Эрхлэгч болно үсттэй гэх хариултыг сонсоод толгой өндийн Сүнжид багш руу сайшаалтай харлаа. Болохгүй сэдвээр өрнсөн мэтгэлзэн хайртай багшийг нь халсан захирал ангийг захиргаадах гэсэн багш гээд тэр бүх явдлыг эртхэн хэлчихсэн бол би ангитайгаа арай өөрөөр ажиллах байсан гэх гомдлыг нь сонсоод эрхлэгчийн царай нухацтай болчихлоо. Та боддоо шинэ багш анги авч байдаг. Эрхлэгч нь өмнөөс нь ховж холилдсон баахан хачийн мэрээ сууж ивэл ямар вэ? Гэж сугар яоцгүй өнгөөр хэллээ. Тэгснэ хэцүү ангиас болж сэтгэлийн зовлонд унаад байгаа багштай арайч хатуу хэлчихүү дээ гэж бодов. Сэтгэл санааг нь засах ямар үг хэлээ дээ гэд тархиа нэгж суутал багш ам нээж тийм сайн багшийг явуулчихдаг гэд шүүр саллаа. Юм бүхэн санаагаар болох штэ гэд эрхлэгч хэсэг зөөр бодоод толгой өндөлгөн таач гэсэн чадaltaй багш хүүхдүүдтэй дахиад нэг сэлэнг багш шиг ч хүн ирсэн шүү гэд ойлголоод орх гэж эрхлэгч хэллээ. Энэ хүүхдүүдтэй яаж ажиллах талаар эрхлэгчтэй зөвлөж ярилцаж хэсэг суулаа. Сүнжид багш нэрээ сэтгэл зогоох олон үг сонсоод ангитайгаа ажиллах шин санаатай болоод овоо уран марсан хүн эрхлэгчийн өрөөнөөс гарлаа. Тэр мундаг багш шиг нь байж чадах юм болоо да гэж тэр бодлоо. Совд гэрэл хоёр байрны өөдөнд тааралдаад талбай руу очиж суугаад хичээл ном элдв зүйлийн талаар ярин суулаа. Цаана байх талбай дээр 3 хүүхэн гараад ирчихсэн эскетээр гулгаж харагдана. Гэрэл ярих зураа Тэмүүний гулгахыг харна. Явдал дундаа эскетээ эргүүлэх, замын хашлага дээгүүр өсрөх тасгалыг олон дахин давтаж, унаж, инээдэж байгаа нь сонсогдно. Гэрэл нэг зүйл асуумаар байвч чадахгүй байснаа тэсгэлгүй ам нээчихлээ. Чи Тэмүүн бэлгүүн дөлгөөн гуравтай их сайн найз уу? Зэрэгэлдээ байранд багасаа л хамт тоглож өссөн хүмүүс шүү дээ. Түүнээс тэр хэдэг онцгойж авч үздэгвэ. Ингээд совд инээлээ. Тэмүүн бэлгүүн хоёр багшийг арай хэтэрхэд дорд үзэх юм аа. Өөртөө од гээд дүрдээ итчихсэн. Инээд хүргэжил байдгийн. Энэ гурыг од гэд юм уу? Сургууль даяар л охид Тэмүүн бэлгүүн гээд унаад харчаа. Өөртөө одод дээд зэнданых ингэж итгэхгүй яах вэ? Гэрэл совдын ярсанд нэг их гайхсангүй. Айлч сургууль байдаг бие тоосон ангироо хүүгүүдийн л нэг хувилбар юм байна да гэж хэллээ. Совд харин энэ үгэнд их гайхлаа. Гэхдээ шинэ найз охиноороо тоглоом хиймээр санагдлаа. Гэрлээ. Чи өөрөө Тэмүүнд сайн болчихсон юм шүү. За болдоо. Тэмүүн чам сайн байхаа. Энэ үгийг сонсоод гэрэл доош харснаа. Тэр мундаг дээд зэндааны хүмүүс дорд намайг яаж тоох вэ гэд инээлээ. Тэмүүний нэрийг сонсоод л гэрэл ичиж улаадаг байсан бол энэ удаа зэвүүцэж дургуутаж хүлээж авч байгааг совд ажлаа. Тэмүү нэрээ чам сайн. Чамайг харахаараа улааж ичээд орох газар олохоо байчих тийм гэж хэллээ. Гэрэл харин энэ удаа ичиж улайлаа. Одод дорд намайг тоохгүй гэх төрүүчийн үгээ давтаж эсэргүүцэж байсан ч цаанаа их догдолж байгаа нь илт мэдэгдэж байлаа. Эскетийн дасгалаа давтаа завгүй байсан 3 найз төр амс хийхээр талбайн дэрэгдэх сандал руу очлоо. Дөлгөөн гараас авчуулан нэг зүйлийг ярьж цаад хоёр нь дөхөөдөн хөхрөлдөж байх нь харагдана. Бэлгүүн нааш эргээд гэрэл совд хоёрын орцны үүдний талбайгаас салж хоёр тгээс явахыг харлаа. Тэр гэрэл явж байна гэж хэлэхэд Тэмүү хөмсгөө зангидаад бараачглаа. Тэгснээ уураа яагаад ч барьж чадахгүй. Миний дэрэг тэр охиныг хизээж будурс гэж заналтайгаар хэллээ. Хоёр найз нь энэ үгийг сонсоод мэл гайхав. Бэлгүүн тайвшруулж сэтгэлийг нь засах үг хэлсэн боловч бачимдаж уурлах нь яг л галзуурсан барс. Дөлгөөн хоёр найзынхаа дундуур ороход бараг л зохиод авах нь гэлтэй уурлаж байснаа Тэмүүн эскетээ шидчгээд орт руугаа яваад орчихлоо. Бэлгүүн ч адилхан хүн болохоор бас л уурлаад энэ нэг юм чи яаж хавэ? Цолио өвчин тусч байгаа юм байлгүй
гэх зэргээр өгүүлсээр Дөлгөө найзынхаа шидчгээд явсан скейтийг авч шавхааг нь арилгах зуураа одоо надад уураа гаргандаа гэсэн байртай бэлгүүн рүү чимээгүй харж зогслоо. Сөнжид нийтийн унаанаас буугаад гуйх шахам явсаар гэртээ ирлээ. Өгсөөр газар түргэн алхснаас байдгаараа амсгаатсан ээжээ цэцэг гайхан өгтөв. Ангийн хүүхдүүд цамын тэмцээнд бэлтгэнэ гэж цаг тулгаж хэлснээс биеийн тамирын хувцас хэрэг болсон нь энэ байлаа. Хуучин шүүгийгөө 10 гоор нь эргүүлсэн боловч цэцгээс зулаад шилжсэн биеийн тамирын хувцас олдсонгүй. Өнөөдөр зулаагийн ангид биеийн тамир ордоггүй юм да гэд цэцэг дахин хайлаа. Байх газаргүй. Яадаг үлээ зулаа ирж байгаа юм болов? Уцран залгаач. Оройтож ирнэ. Уцаа голоо надад өчгсөө гэж том охин нь хэллээ. Урд түүцнээс найзынх нь утас руу залгаад асуугаад ирээч гэж охиноосоо гуйлаа. Утасгүй гэдгийг минь ангиар нэг зарлаа гэд зулаа ууралдаг юм гээд охин нь хөдөлсөнгүй. Цэцгийн царай гунигтай болж бидэн шиг гурвуулаа дундаа нэг ямби утас барьдагаал Монгол байдаг болов гэлээ. Сөнжид өр тавьж байгаад ч болов охиндоо ганц утас авч өгье. Миний хичээл ордог 5 дугаар ангийн хүүхдүүд хүртэл бүгд гар утастай юм билээ гэж бодлоо. Цэцэг шүүгээ ухаж биеийн тамирын шахааг нь гарган уутанд хийж өглөө. 19 жилийн өмнө улсын аваргын тэмцээнд ирэхдээ энэ нандин шахаагаар ижилсэн ангарч байж аймгийн шгшээгийн таних тэмдэгтээ гой хувцснуудаас нь үлдсэн ганц зүйл л энэ. Хоёр охин нь хэдэн он бэ гэж голдог. Энэ адидас шахаагаа хаяана гаргаж ирээд харахад улсын аваргад 5 дугаар байр эзэлж спортын 1-р зэрэг авч байсан залуу сайхан насыг нь санагдуулдаг юм. Тэмцээний бэлтгэл хийхээр өөр сургуулийн заал хөлсөсөн 10-д ангийн хүүхдүүд хувцас сольж байтал багш нь орж ирэв. Бэлгүүн багшийг харж ярваач сууснаа биеийн тамирын хувцаа тайлж хидээд өмдөө өмсөж эхэллээ. Дөлгөөн түүнийг харж гайхаж байснаа асуулаа. Бэлгүүний чи яагаад хувцас өмсчүү? Би тоглохгүй. Энэ асгар юмтай салбагнаж одуулаад яах вэ? Болий. Бэлгүүн тэнийг юм шиг гэлээ гэж уцаарлаад буруу харж цамц гутлаа өмслөө. Дөлгөөн загнуулсандаа биш ангиа ботхоос ураачихлаа. Хамгийн сайн довтлогч нь ингээд багаа орхиод явчихаар мөнхийн өрсөлдөгч 11-ийн ангид хожигдох нь гарцаагүй. Уурлаж хүмхийгөө зуусан найз нь хувцлаж дуусаад гарыг гэж ууртай хэлэхэд Дөлгөөн дуртай дургүй дагав. Сөнжид багш гутлаа суулж цамцныхаа ханцуу шуугаад талбайд гарлаа. Ангийн тамирчид 2 багт хуваагдаад тоглолт эхлэхээр байраа эзэлцгээв. Хүүхдүүд албаны өмдтөгөө цагаан цамцныхаа ханцуу шуусан бие халах дасгал хийж зогсоо багшаа сонжсон харцаар харна. Энэ яаж хүлэх бол гэж хүлээж байгаа хүнч мэрсэр байгаа бололтой. Тоглолт эхэлмэгц хүүхдүүдийн нүд ороод ирээ гарчихлаа. Багш нь холбогчоос бөмбөг авангуудаа сурмаг залан өмнөөсөө ирсэн нуруулаг хүүг эргүүттэл хуурж орхиод дундын зандирч санаанд багтамгүй өндөр өсрэлт хийж бөмбөгөө шидэх нь маш эвсэлтэй. Бөмбөг цаграхт цэвэр орхон тэр. Хүүхдүүд алмаарчихсан зогсно. Сөнжид багийнхандаа хэн аль байрлалыг хамгаалахыг зааж байгаа нь хизээ язаны дасгалжуулагч шиг. Дахиад л 2 хүүхдийг дараалуулан алмаартал нь хуураад ойрын занаас довтолж 2 оноо авлаа. Үзэгчдийн суудалдаа хүүхдүүдийн харц шал өөр болж багш яаж ингэж сайн тоглож чадаж байна гэсэн байртай харж байлаа. Совд наран туяа 2 багшигаа биширч гүйцээд магтах үгээ олж ядна. Багш яалтч өгөө тоглодог байсан хүн байна. Байсан гэжчээ. Тоглодог хүн байна гэж. Бэлгүүн багш хоёртой байхад манай ангийг хүчрэх баг сургууль байхгүй байна гэж наран туяа хийснээ бэлгүүн алга байгааг сайн мэдлээ. Төрөөн дэрчгсэн хувцас сольж байсан хүн яаж ухаа гэж гайхлаа. Наран туяа сувдаас бэлгүүн хайж ухаа гэж нэхэл дагал боллоо. Цаадах нь мөрөөх авчаад оддын хаана явааг би мэдэхгүй. Ганган мотоцикл дээрээ хөөхөө охин суулгаад зугаалахаар яваа бис гэж ууралсан өнгөтэй хэллээ. Хажид багш захирлын өрөөнд тухлаад яриа дэлгэн сууна.
Захирал руу ойртож суун хөмсгөө нөмрүүлээд сугар эрхлэгчийн одорч байгааг гайхан толгой сосрох нь цаанаа л нэг хорлогчингийн шинжтэй. Энэ тухай хэлсэн захирлын захтасан газар маажлаа. Өөдөөс дайрч тавшилсан, сүнждийг өмөөрсөн их зэргээр сугартай хийсэн ширүү маргааныхаа тухай ярихыг сонсоод хажид ангав. Захирал шүдээ зуугаад муу сугарт хэн болохоо мэдрүүлнэ гайгүй гэж занлаа. Энэ хоёр чинь садын юм шүү. Тийм байх юм бол түүн дээр нь дөрүүлээд хоёулангийг нь байх газрыг нь заагаад өг хэмээн хажид хатгалаа. Садан биш вэ лээ. Сүнжид хөвсгөлийнх сугар говь алтайх гэж захирал өгөөсөхэд хажид нүдээ эргэлдүүлэн бодол боллоо. Хот ургийн холбоо байж мэднэ. Ах дүүгийнх нь авгааж байдаг юм уу? Ямар нэгэн холбоо байж л таарна. Би яалчгүй мэдрээд байна гэлээ. Янжин захирал энэ үгийг сонсоод нүдэн сэргээд босоод ирэх төхөв. Болох юм биш үү гэж дуу алдаад сураг ажиг тавиад сайн судалж мэдээд орхиоч гэж хэлэх нь эрхлэгчийг түлхэж унгасан гэхээс гар захнаж тэс чадаж байгаа нь элт. Чиний чих КГБ-гийн тагнуулынхаа ч сонор шүү дээ гэж инээж хартыг хошгруулахаач марцсангүй. Асууд зураглаж болох хөвсгөл говь алтай хүмүүс юу билээ гэцгэн танилуудаа бүртгэж хор найруулж эхэллээ. Эхний цагийн хичээл орохоос өмнөх 20 минутыг ашиглаад ангийн хуурал хийх шийдвэрийг дарга гаргалаа. Наран туяагийн баруун гар гэж хүүхдүүд шоолдог мөрөн хэмээх нүдний шилтэй даруухан хүү хурлын протокол хөтлөхөөр суужээ. Багшийн ширээний ард наран туяа зогсоод хурлын хэлэгцэх гол асуудлыг танилцуулах нь хизээ язааны дарга хүний бууртай. Сурагч бэлгүүн нь сагсан бөмбөгийн цомын тэмцээний бэлтгэлийг 2 удаа тасалсан. Ангийн сурагчдаас ирсэн мэдээллээс үзэхэд бэлгүүн нь холимог багт орж тоглохгүй гэж ярьж явсан байна. Үүнийг өөрийнх нь намнаас албан ёсоор сонсомоор байна гэлээ. Бэлгүүн ноутбук дэлгээд контур толгон даргын асуултыг сонсоогүй дөр үзүүлэн сууна. Жанчив суудлаасаа наран туяа. Чи над коммунист илтгэлээ хаяач тэхүү. Шууд л тоглох уу гэд 2 үгээр асуучих. 21-р зууны хурд бидэнд чухал гэж доёоллоо. Совд ууртай босч ирээд бэлгүүн чи хамт олноо хүндэтгээч над тоглоом унтраа гэж захиргаадлаа. Бэлгүүн ноутбукээ дуртай дургүй хаагаад босч ирлээ. Түрүүнээс хойш бүх яриаг өг гэлгүй сонсож байсан нь илт. Би тоглохгүй гэж шалран хэлчгээд буцаж суулаа. Наран туяа дарга тоглохгүй байх шалтгаанаа ангийнхандаа тайлбарлахыг шаардсныг хүүхдүүд дэмжиж бас эсэргүүцэн шуугилдана. Тоглохгүй тэгээд л болоо гэж бэлгүүн хэлэхэд түрүүнээс хойш ууртай царайтай суусаар байсан Тэмүн тоглохгүй нь хөөгний эрх үстэй та нар юу сүртэй юм бэ гэлээ. Энэ үгнээс болоод хүүхдүүд бүр их шууглаа. Өмнө бараг л бүх хүүхэд бэлгүүн Тэмүний талд ордог байсан бол энэ удаа эргэлзсэн бэлгүүнийг буруутгасан хүн олон болжээ. Тал талаас зэрэг хашгиралдаж маргалдана. Ангийн дарга хоолоо сүйтлэх хашгирч байж хүүхдүүдийн дууг намж байгаад би ангийн даргын хувьд бэлгүүнийг ангийнхан төлөө тоглох нь зүйтэй гэж хатуу сануулгах сандалтай байна гэж хэллээ. Түүний өмнө сууж буй 2 охин ёо энэ коммунист нараагийн ангийн дарга босноо их хурлын дарга болсон гэд итгэжиж энэний үгийг хүүхдүүд яг сонсооч гэж чанга ярилцсан чихдэлсэн. Дарга энэ үгийг тоосон шинжгүй. Ингээд бэлгүүнд ангийнхаа төлөө тоглохыг хатуу сануулгах хэсгээр санал хураая. Дэмжиж байгаа нь гараа өрг гэж чанга хэллээ. Санал хураалтыг тоолж үзэхэд 20 шахан хүүхэд даргын саналыг дэмжсэн байна. Ангийн хурлаас хатуу сануулга өгөхөд бэлгүүн үзээгүйгээрээ чочирдлоо. Түүний хувьд энэ бол гинтийн зүйл. Олонх түүнийг эсэргүүцэнд итгэж өгөхгүй ялагдалтаа бантаж өөрийгөө ч багшаач ангийнхнаач дотроо зүхэж суулаа. Түлхүүр эргүүлэх чимээ гарч хаалга онгойн бэлгүүний аав гэртээ орж ирлээ. Ханан дах цаг шөнө дундыг заажээ.
Залуу эхнэр амар заяанд хүлээж байсан бололтой угтаж очиод үнсүүллээ. Хурандаа дагштоош гутлаа тайлах зураа ойрдоо ажил ихтэй байгаагаа гайхна. Ойрдоо гиншүү. Мөнхөл ажил ихтэй байдаг ээж гэж залуу гэргийн эрхэлсэн аялахтаа хэллээ. Хурандаа хувцас өлгөөд хүүгийнхээ өрөөрөө орж унтаж байхад нь ч болов нэг үнсий гэж бодоод алхлаа. Аав хүү хоёр 3 хоног уулзаагүй. Өглөө ааваа унтаж байхад нь хүү нь хичээлдээ явчихдаг. Хүүгээ унтаж байхад нь аав нь ирдэг. Цагдаагийн ажил цаг нар гэж байх биш. Энэ бол хэвийн үзэгдэл. Заримдаа 7 хоногоор уулзахгүй байх тохиолдол гардаг үлээ. Хүүгээс ирээж яах нь вэ гэд түүний өмнөр эхнэр нь хүндэлцгүүд хурандаа зөрүүдлэн зүтгэлээ. Хаалга руу очин сэм онгойлгоод хартал хүү налга. Хурандаагийн царай ховсхийн ууртай боллоо. Миний хараа битээ уурлаа. Бэлгүү өнөөдөр жоохон оройтож болохгүй өөр надаас гуйс юм аа. Хүүгээсээ болоод хурандаа залуу эхнэртэйгээ төр тар хийлээ. Шөнийн 12 болж байгааг дахин анхааруулж ийм юм байж болох уу гэж асууна. Үргэлж ингэж явдггүй хилээж шийгээ зандрахт нь залуу хүүхэн уйлжглаа. Хурандаа чимээгүй хэсэг сууж байснаа эхнэрээ харагдахаар өндөлөө. Цагийн дараа гихтэл эхнэр нөхөр хоёр сайн далцаж тайвшрав. Тэд орондоо орсон хэвтэх бөгөөд хурандаа өндийн цагаа харна. Хүүгээ хүлээгээд байж ядаж байгаа бололтой. Харин эхнэр тоож байгаа шинжгүй. Хурандаа эв хавмуутай хөргөн эргээд хэллээ. Нэг цаг болчихлоо. Утасдах уу? Уурыг нь хөргөж хүүгээ улам холдуулмаар байгаа бол залахгүй юу? Залуу бүсгүй тунахран буруу харж хөвтлээ. Хурандаа дахин цагаа хараад бодвол боллоо. Түүнд бэлгүүний багын түр харагдана. Талигаа чихнэртэйгээ бэлгүүнтэйгээ цуг алсыг харагч дээр сууж байснаа ягаад ч юм бодлоо. Тэнгэрт одоо танивчин эргэн тойронд хотын гэрэл өнгө булаалдан туяарч хараа булаана. Хос зайсан толгойн ороод хөшөөний довжон дээр зэрэгцэн суужээ. Зулаа байнга л ийшээ ирээ гэж гуйдаг. Тэгээд ч орчин сайхан болохоор бэлгүүн мотоциклын жолоог дуртай гэгч нь энэ зүгт зална. Тэнгэрт од харуулж харагдахад бэлгүүн "Түү, миний од биш хүний од" гэлээ. Зулаа адтай хараад "Манай намын од биш, хүний намын од" гэж гिचээд инээлээ. Бэлгүүн худлаа инээгчээ болоод ангид болсон явдал санаанд нь орж ирээд сэтгэл нь тавгүй. 7 борхон одод сайн залбирч байвал хүсэл биелдэг гэж аав нь хэлдэг байсан тухай найз охин нь ярихыг сонсолгүй өнгөрөөчлөө. Бэлгүүн дотроо богшир цууснаа. "Муу тэнэг" гэд чанга хэлчихлээ. Зулаа эргэн харж гайхаж байснаа царайд нь нэгдүйтсэн өнгө тодров. "Чи юу болоод муу тэнэг гэж зүхэд аам бэ? Надтай уулзаж байгаад уурч өрөөд аам уу?" Гэхдээ бэлгүүний царай баргар боллоо. Хэсэг чимээгүй байзанснаа зовлонгоо ярьж эхэллээ. Найзад нь бөөн асуудал. Тэгээд л уурандаа өөрийгөө зүхэж байна гэлээ. Бэлгүүн ингэж хэлэхдээ дотроо буслаад буй хор шарандаа хоолойн зангираад үгээж дуусгаж чадсангүй. Зул юу ч хэлж мэдэхгүй болчихлоо. Бэлгүүн хөдөөний тэнэг багш ангид нь ирсэн тухай, өнөөдөр ангийнхан нь түүний эсрэг байж хатуу сануулга өгсөн тухай ярина. Хөдөөний тэнэг багш гэдэг үгийг сонсоод зулаа хэртгээлээ. Дотрыг нь нийгэм зорчих шиг. "Сая харавсууд минийх ах уу? Гэрт орно. Бас бөөн хэрүүл" гэж бэлгүүн хэллээ. Зулаа найз хүүгээ тайвшруулъя гэвч юу ярихаа мэдэхгүй. Хөдөөний багшийн тухай лавшруулж асуумаар санагдсан ч нэг л амар санагдаад боллоо. Мотоциклтэй хоос давхиж явна. Уулзуурууд дээр шар гэрэл анивчин замын хөдөлгөөн шингэрчээ. Зулаа бэлгүүний цээжээр тэрч араас нь чанга хашгиран ярина. Тэр замын турш зогсохыг гуйсаар байлаа. Таксигаар явна гэд байгааг нь бэлгүүн ойлгож ядна.
Найз охиноо шаардаад байхаар аргагүй эрхэнд зогслоо. Би чамаагаа хөргөж өгмөр юм штий. Хөргүүл барьгүй байна. Яагаад? Зулаад хэлэхүүг олцсонгүй. Гэхдээ нүдээ адтай гэлэзуулахыг нь наажвал юу гэж хэлэхээ бодож байгаа нэлт. Ээжийнхээ хэлдгээр цэцгийг арга нуулахаар сэргэлэн гэлэзуур болохоор хоромхон зуурт хэлэх үгээ сэтгэлээ. Бэлгүнээ. Би чамд яагаад гэдгээ чин үннээр нь хэлэх үү? Тэгэлдээ. Чиний унаа хүн батгай арслан заанч сүрдмэр чанга дуутай. Манай байрныхан тэр аяараа сэрж цонхоор харна. Шөндөнд өнгөрсөн хон байкер залуутай хорооллыг нуртал мотор чарлуулаад л шөнийн ирээхээ болжоо гэж шуугиж эхэлнэ. Надад ээжийн минь нэр чухал шүү. Гэхэд нь хүү хэлэх үггүй болж 100%-аар бууж өгч хөлсний цэрэг зогсоон найз охиноо суулгалаа. Зулаа цонхоор эргэн харж явснаа бэлгүүн гудамж руу эргэн далд ормогц жолоочод 13 руу явхаа болоод дарих руу явхаа болсноо хэллээ. Тэмүүн интернет ухан янз бүрийн хөгжим гар утас мотоцикл сонирхон үдэж сууна. Үдэж буй зүйлдээ төдий их анхаарсан шинжгүй. Бодолд нь байнга нэг л зүйл орж ирнэ. Тэмүүн би нөхнийг үзий ядмаар байна гэж өөртөө мянга хэлвч дахиад л гэрлийн хөөрхөн инээс нь дүр өмнөх дэлгэцнээс нь тодорно. Систем диск нь тэр жигтэй гэрлээр вирусчихсан гэмээр. Уурч хүрэх шиг. Охинд ингэтлээ унах гэж байх уу? Нээлттэй салхивчны цаана мотоцикл бужигнын дуурахад бэлгүүнийх байна гэж доор нь танилаа. Янданд нь баг зэрэг сэв сууснаас ийм дуутай болчихсон юм. Бэлгүүн байрнуудын хойно байх гараж руугаа явж байгаа бололтой моторын дуу холсоор чимээгүй боллоо. Цаг руу харвал шөнийн 1 цаг 25 минут болжээ. Тэмүүн мөшөөлөө. Манай бэлгүүн дурлал тохинтойгоо зугаалж яваад ирж байна. Ичээд улаагаад байгаа гэсэн гэж бодсноо дахиад мөшөөлөө. Би гэрэлтэй уулзаад ичиж улаах. Бас мотоциклоор зугаалах өдөр ирэх болов уу? Үгүй үсттэй. Энэ янзаараа бол би нөхөнтэй хизээж өрөхгүй үсттэй. Би биний үзээ ядаад л муухай харилцаад л гэж тэр бодлоо. Гэр хороололд өглөө болж эртэж эмгээд өөдөндөө гарч шин цайныг дээжээ өргөнө. Нар нилээн дээр хөөрчээ. Зулаа нам унтаж сүнжид хувцлаад гарахад бэлэн болсон цэцэгтэй ярилцсан. Хөөш, ингээдэн зулаа гэх сайхан бүсгүй хэдэд ирвэ? Мэдгүй. Нэг л өнгөрсөн байсан. Чи сайн өглөөрэй. Ээж нь харанхуйш нь хэрүүлэр яах вэ гэд мэдсэн ч буцаад унтчихсан. Ороо ирж хатуухан яарэ. Сүнжид том охинтойгоо ингэж ярилцаад ажилдаа яаран гарлаа. Цэцэг унтаж байгаа дүүрүүгөө ойртоод харж зогслоо. Зул нойрон дундаа инээхтэн цэцэг дагаж мишээлээ. Нилээд харж байснаа дүүгээ гжигдэн сэрэв. Болил тоо хүн тулаач ээ. Босгүй бол ус хийлээ шүү. Зулаа өнөөдөр үдээс хойш хичээлтэйг мэдсээр байж гэж үгэлсээр боч сунайхад хөөрхөн биеийн хотон хараа булаам харагдана. Найрыг гунтаж бардаггүй сэрж бардаг гэж аав хэлдэг байсан шүү. Миний дүү би даалтаа хий гэж эгчин сургалаа. Дүүгээ найстай болцоход байгааг цэцэг зөнгөөрөө мэдэрч байлаа. Миний дүү хөөрхөн битэй хүүхэн болжээ. Яг хүүхэн байгаач би охин шүү. Хүүхэн болцохоор шөнийн 2 хүртэл зугаалаад байгаа босуу. Зулын царай баяртай гэрэлтэж уулсгийснээ доош харна. Цэцэг дүүгээ чимээгүй ажиглаж байснаа. Найстай болох яах вэ? Өөрөө хүүхэд байж хүүхэд чухалтай болж хөсөөдөвдөө. Хотын байнаар аюултай шүү. Нэг л мэдхэд том гэдтэй хаягдчихсан усны нүдлээ сууж байв да. Гэлээ. Хариуд нь бэлгүүнтэй хүн бишээ. Гээд зулаа ам алдчихлаа.
Цэцэг дүүрөөгөө харснаа инээлээ. За. Бэлгүүн гэдэг байх нэ. Баригдчихдаг гинэ. Муу санаалаад хүн гиндүүлч юм а зүгээр. Ингээд л зулаагийн найз залуугийн тухай яриа хөврлөө. 10 дугаар ангийн хүү гэж сонсоод цэцгийн нүд ороо дээрээ гарчихлаа. Астай хүүхэн шүү. Нахнагаа зулгаачхаж гэж дүүгээ цайрлуулж уурыг нь хөргөж үзв. Дүү нь өглөөний угаалгаа эхэлж цэцгийн толгойд янз бүрийн зүйл эргэлдэнэ. Одоохондоо ч яахан мэдэхгүй. Зулааг 25-6 хүрэхээр 2 дуу нөхөр дэрэгдэнэ. Хүүхэд шиг л харагдан да. Гэхдээ тэр болтол зайж байна. Миний дүү шиг сар тур гэсэн сэргэлэг хүүхэн дорхноо уйдаад болж хөлгүй дээ. Гэж тэр бодлоо. Хичээл таржээ. Сургуулийн орчноор дөөрөн хүүхэд болж ийш тийш таран явцгаана. Октоо, өнөөдрийн бэлтгэл яг цагтаа цуглаа шүү. Гэж наран туяа дарааг анхаарууллаа. За, ерөнхий дасгалжуулагчаа. Гэж охид явуулна. Чи том болоод генерал болох байхаа. Анхны эмэгтэй генерал. Гэд бөөрч цаашлууллаа. Гэрэл инээмсэглэн охидтой алхаж байснаа зог тусан царай нь хувирч таг гүлэрлөө. Явган хайсны цаана хонгол дандардаг бололтой тэнүүлчин гэрэл рүү харж байснаа бушуухан нүрээ буруулан цааш эргэж зам хөндлөн гарч одоход тэрэгний дохиож хорлож дугуй хихрэн зам урлаа. Охид яриандаа болоод анзаарсан шинжгүй. Нэгнээ хоцорчхоор эргэж харлаа. Гэрэл төвдөрч байснаа. Би ийшээ юмд явах хэрэгтэй байснаа мартчихжээ. Гэд санд минь зам хөндлөн гаран гүйхэд охид гайхсаар хоцорлоо. Гэрэл хонглын хүний явсан зүг рүү гүйх зуураа эргэн тойрноо нэгчин харж явна. Хорооллын дундуур бидрэн хайсаар л байх боловч түрүүчийн хүн ор сураггүй. Түүний нүдэнд дэлмэс гарч ирлээ. Аав минь намайг хайж ирсэн болов уу? Охиноо найз нарын өмнө нөгөө байдалд оруулахгүй гэхдээ зүхтаачлаа. Нэрэл хүүхдүүдийн нүдэн дээр аав руугаа яваад очсон бол маргааш ангийн аманцаар охид гэрэл аав нь хонголд байдаг аригчин гэж ярих байсан да. Аав минь нархиа хаяад ээж бит хоёртой хүрээд ирж болдоггүй бах та. Гэж тэр бодов. Нүдийг нь нөлмөс бүрхэж урдах замаа харахгүй болоход зогсоод тайвшрах гэж оролдлоо. Амралтын өдөр эхэлж байгаа болохоор гудамж талбай хөлхөдлөхөн багтай. Нилээн дээр хөөрсөн нар цонхны цаанаас хурцаар ийн. Гэрлийн ээж гал тогоондоо хуванцар сандал дээр суугаад хөргөгчөө ухна. Хоол хийх гэж байгаа бололтой. Гэрэл унтлахын хувцастайгаа орж ирээд би хоол хий. Та зах руу явтлаа жоохон хажуул. Гэсэн ч өгөнд нь орохгүй шинжтэй. Амралтын 2 өдрөө охин ээжтэй хоол хийж өгч байл та. Гэж гуйж байснаа угаалгын өрөө рүү орлоо. Шүдээ угааж зогсохдоо гэрэл ааваа бодлоо. Алтан гартай, бурхан засварчин гэж хэвлэх үйлдвэрт мандаж явсан аав минь цагаан ууд шүүрээд шил түүж хонгол тоноглоод явж байдаг. Аавтай дайралцсанаа ээжэд хэлэхүү яах вэ? Зовоогоод эхлэнгээ санаан зовчих байх та. Гэж дотроо хэллээ. Хоол идэж суухдаа өшөдөр аавтайгаа тааралцснаа тэсгэлгүй ярьчихлаа. Ээж нь дуу алдаад өөрийн мэдэлгүй босширлээ. Учиргүй балмагдаад толгой сэгсрэн шогширч өглөж эхэллээ. Миний охиноо тэгэд мөнгө нэхэд зовоогоод явбуу. Үгүй. Намайг харангуйтаа л хаашаа зүхтаачихсан. Хайгаад олсонгүй. Цаад гайтай амтэн чинь бит хоёр энд байгааг мэдээд авч байрнаас хөөлгөж байж санаа амарна. Гэхдээ гэрэл аавыгаа өмөрлөө. Зүхтаагаад явчихж байгаа хүн яалаа гэж ирэхэвдээ гэж учирлавч ээж нь өгөлсээр л. Аавыг нь хуучин цагт дээс Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн үлдэр гэж байх үед 5 жилийн гавшгаач болж мандаж байсан хүн гэж ээж нь ярьдаг. Хар үгээр бол 6-7 жил дамжуулах ажлыг 5 жилийн дотор багтааж хийсэн хүнийг гавшгаач гэж солилдог байсан гэдэг.
8-9 ширхэг баярын бичиг, сонин бичигдэж мандаж байсан хаач хэлбэр, үйлдвэрийн айн намын хуудсанд олон медаль зөөж авахулсан залуу сайхан үеийнхэн зураг гээд ээжийнх нь нандинаж хадгалдаг зүйлс тэр домог мэт өвгийг нь баталдаг. Гэрэл аавыгаа магтаж бичсэн тэр номыг дахин уншиж нандинан шүтдэг гэхэд болно. 90 он гараад бүх үйлдвэр тарж батархад аав нь ажилгүй болж түүндээ гутарснуу нэг л мэтгэд архичин болчихсон гэдэг. Гэрэл ухаан орсноосоо хойш аавыгаа архигүй өнжихийг цөөн харсан. Сүүлдээ хэд хоногоор алгуулж эхэлснээ 8 настай байхад нь гэрээсээ бүрмөсөн явж хонглын хүн болчихж билээ. Ээжийг нь ямар л газар лангууд хүрээсэн дорн мэдээд очиж мөнгө нэхэж агтам тавсаар байгаад хөөлгөж байж салдаг хүн. Ирүүлдэ хайлсан туулга шиг хэрнээ сотхоороо адуус болчихдог. Аавынх нь буйнаар наран туул, хар хорин, баян зүрх бөмбөргээд хотын бүх захыг ээж нь тойрч дуусгасан. Бодол болж догссон гэрлийг дэлгүүрлүү гараад иргэлээ. Охин мөнгө авч халаасандаа хийгээд сав сугавчлан нарийн бов сүү авчирхаар гарлаа.